өнөөдөр сагуулж байна уу. Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн малчин Намаагийн Батцаахан танд үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхлэн эх орныхоо эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээж хөдөлмөрийн тань өндрөөр үнэлж улсын аварга малчнаар шалгаруулан өргөмжлөвөө. Эрдэнэт мал сүргийн тань буян хишиг аривжин дэлгэрч байх болтугай Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар Хүнсгэдэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Бадамсран гэсэн засгийн газрын өргөмжлөг гарсан байна. Ингээд энэ хүндтэй сайхан өргөмжлөгийг та бүхэнд гаргуулъя. За одоо ингээд аварга малчтай нар шалгарсан учраас алдаршуулж улаан туузын зүүж өгдөг байгаа. Тэгээд хоёр аваргадаа аваргын туузын зүүж өгье. За тааштай гаргуулъя. Цагаан эдэн сав дүүрэн залгиж явах болтугай гэж. Дагди. Эргэл угуултаа. Энэ сайхан шагналыг хүртсэн тааштай илүү хамжилт хүсье. Энэ эцгүүдээс өвдөж ирсэн 10 цагаан буйна гэж ярьдаг энэ 5 шуум одоо төрөл бүр дээр нүсгэж Монгол Улсын гавьяат малчин Монгол Улсын хөдөлмөрийн баатар болоорой гэж ерөөё. За бид хоёр эд орон болоод 90 оноос хойш 35 жил 36 жил мал хариулж байна. Тэгээд хоёр охин, хоёр залуутай баг залуу одоо малдаар байна. 11-р ангиас сурагч. Тэгээд бидний ээж аавууд бүгд малчин байсан. Яг энэ аавынхаа буурин дээр улсын аварга болж байгаадаа бас сэтгэл их өндөр байна. За өнөөдөр одоо бид хоёрын хөдөлмөрийг үнэлж улсын аварга малчин болсонд маш их баяртай байна. Энэ бол одоо бид хоёрын бөгөөд өөр хүүхэд, ах дүү, найз нөхөд бүх бидний гэдэг одоо бүх хүмүүсийн итгэл найдвар байгаа. Тэгээд энэ сайхан нутаг орондоо энэ сайхан ах дүүгээрээ хүрээлүүлээд одоо манай ах дүү нар Улаанбаатараас нааш ирсэн байгаа. Тэгээд энэ нутгийн одоо багийн маань иргэд одоо баг өнөөдөр ингээд бүгд цугласан байна.